Аймгийн эцэг дарга Насанбат 7 хоног бүрийн Баасан гарагт иргэдийг хүлээн авч уулздаг уламжлалтай. Энэхүү уулзалтынхаа хүрээнд за мөн 2016-аас 2020 онд дэвшүүлсэн эцэг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсны дагуу 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 15 цагаас Залуучууд театрын их танхимд ард иргэдтэйгээ нээлттэйгээр уулзах гэж байна. Энэхүү уулзалтын үеэр иргэдээс ирсэн санал хүсэлтийг шийдвэрлэх, за мөн төрийн болон төрийн өмчт аж ахуйн нэгж байгууллагын удирдлагууд оролцож байгаагаараа онцлог юм а. Үүнтэй холбогдуулан өнөөдөр аймгийн эцэг даргын тамгын газрын дарга Инхбат, Дархуул аймгийн иргэдийн төлөөлөлтийн хурлын дэргэдэх Эрдэнэ танхимын дарга Янжмаа, Дархуул аймгийн эцэг даргын тамгын газрын төрийн захиргаа удирдлагын хэлтсэн дарга Баярсайхан нар иргэдэд нээлттэй мэдээллийг өгсөн юм а. Энэхүү хэвлэлийн бахварлыг одоо үзэгч та бүхэндээ бүрэн хэрэн хүргэе. За 2 сарын 3-нд аймгийн засаг дарга бол иргэдтэй өргөдгсөн хэлбэрээр Залуучууд театрт уулзалт гэж байна. Уулзалтаа холбогдуулаад иргэдээс бас тулгамж байгаа асуудал, иргэдийн санал хүсэлтийг бол төрүүлээд манай 7037 12 12 7037 11 11 мөн иргэдийг хүлээн авах хорой болно. Одоо Дархуул аймгийн одоо вебсайт, за Facebook группүүдээр бол иргэдийн саналыг бол авч ажиллаж байна. Бид иргэдийн саналыг авч ажиллаад ирэмблээд үнэхээр яг нийгэмд тулгамж байгаа ямар асуудал байна. Тэрийг нь бол одоо бид нэр газар дээрэн шийдэх арга хэмжээ авч байна. 2 сарын 3-нд бол засаг дарга бол ажлаа шинээр хүлээж авсны бас 200 хоног болж байгаа. Засаг дарга ер нь эх 4 жилд ер нь ямар бодлого шийдвэр барьж ажиллахыг, энэ 2017 онд ер нь ямар бодлогын хүрээнд ажиллахыг, ажлаа авснаас хойш 200 хоногт ер нь ямар ажлуудыг хийж гүйцэтгэх талаар бас иргэдтэй бас товч тайлан тавина. Тийм учраас бас иргэдийг бас 2 сарын 3-нд болох засаг даргатай их уулзалтанд бас идэвхтэй ирээрэй гэж хүсмээр байна. Энд бол одоо төрийн болон төрийн өмчийн бүх хөтөлбөрүүд холбогдох шийдвэр гаргах албан тушаалтанд бүгд оролцох учраас иргэд бас идэвхтэй оролцохыг хүсэж байна. Иргэдийн тавьсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллана. Мөн одоо орон нутгийн телевиз болох ИБС телевизээр бол шууд дамжуулах чинь нээлттэй утас 11 11 12-ыг ажилуулна. Иргэдээс тулгымцсан асуудлыг бол нээлттэй утсаар аваад мөн газар дээр нь бас шууд тулгамж байгаа асуудлыг шийдвэрлэж ажиллана. Тийм учраас иргэд та бүхнийг 2 сарын 3-нд Залуучууд театрын их танхимд ирж одоо тулгамж байгаа асуудал юу байна, тэ санал хүсэлт юу байна, тэрийг бас аймгийн орон нутгийн удирдлагууд бол чөлөөтэй тавиараа гэж хүсмээр байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Эрдэнэ танхим засаг даргын тамгын газар төрийн захиргаа удирдлагын хэлтстэйгээр хамтраад энэ 2 сарын 3-нд болох өргөтгсөн уулзалт хэлэлцүүлэг ярилцлагад оролцох гэж байгаа. Тэгээд манай байгууллагын хувьд бол сэтвчилсэн болон одоо төлөвлөсөн ажлынхаа дагуу хэлэлцүүлгүүдэд зохион байгуулад явж байгаа. За бидний барьж байгаа бодлого бол нэг ч иргэний одоо ажил асуудлыг жижиг гэлтгүүгээр шийдээд ингээд явахаар хэлэлцүүлэг болго маань тодорхой одоо үр дүн дагуулсан байдлаар зохион байгуулагдаж байгаа. За энэний одоо бас хамтын ажиллагааныхаа хүрээнд бид нар бас их сайн барьж ажилланаа. Тэгээд бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхэлснээс хойш өнөөхдөө бол нэг хагас жилийн хугацаа өнгөрсөн байна. Баггүй ажил хийгдсэн байгаа. Энийг иргэдтэй дуулгах, цаашдын хийх ажилдаа бас иргэдийнхаа саналыг тусгаж ажиллах нь зүйтэй байгаа. Тэгээ манай иргэд Залуучууд театрт болох энэ уулзалтанд өөрийн биеэр ирж оролцохоос гадна урдчлаад авж байгаа саналд одоо бичгээр зохион байгуулагчдад авчирч өгөх. Энийг бол бид нэр давхцал бүх хэмжээний сайхан арилгаад нэг хүний ч гэсэн асуулт зөвлөмж саналыг бол бүх удирдлагуудад хүргэж ажиллана. За мөн сошиалор болон бусад одоо утсаар саналаа бас их сайн эргүүлээрээ тэ биеэр ирж амжихгүй ч гэсэн идэвхтэй сайн оролцоорой л гэж уриалмаар байна. Энэ 17 оны 2 сард бол аймгийн засаг даргын тамгын газар бол нэлээд ачаалттай ажиллаж байгаа. Тухайлбал энэ 2 сар маань манай малчтын уламжлалт цагаан сар, ард түмний цагаан сарын баяруулдаг. За үүнтэй холбогдуулаад аймгийн ажил хөдөлмөрийн аваргууд тодорхой асуудал байгаа. За үүнтэй холбогдуулсан аймгийн засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагддаг ажиллаж байна. За мөн аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжүүлэх дэд 17 хөтөлбөрийн эхний хөтөлбөрүүд бол 2 сард иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээр батлагдах учраас энэ дэд хөтөлбөрүүд боловсруулах ажил хийгдэж байна. За мөн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан аймгийн эдийн засгийн нийгмийг 2017 онд хөгжүүлэх 2 үндсэн зорилтойгоо үүнтэй холбогдуулсан арга хэмжээний төлөвлөгөө гараад хэрэгжүүлэх ажилдаа ороод ингээд явж байна.